Нахаа. Тэгээ. Гол энэ ингэж өөр ингэ болж байгаа. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуя Entertainment-ийн Moro нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн түншээр гэр бүлийн гишүүн бүрт зориулсан Джеймсон витамины бэрэг. Хэмтэн ажиллаж байна. За Канадын алдар Джеймсон бүрэнд бол 100 гаруй жилийн түүхтэй. За дээрээс нь гэр бүлийн гишүүн бүрт буюу аав, ээж, үр хүүхэд тийм ээ бүгдэнд нь зориулагдсан байдаг. Мөн эрэгтэй эмэгтэй хүмүүс зориулсан витамин бүгд байдаг шүү. Бас сонирхоод байгаа. Одоо ингээд улирал солигдож байна тийм ээ. За энд бол одоо жишээ нь жирэмсэн болохоор бэлтэж байгаа. Тэгээ ер нь бол жирэмсэн имижнэр зориулсан витамин байх жишээ нь омега байх тийм ээ. Маш олон төрлийн витамин байдаг шүү. Сонгоод үзээрэй, баярлалаа. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар Джеймсон омега. За өнөөдрийнхөө нэвтрүүлгээр хамтдаа юу ярих вэ гэхээр өмнөх дугаараараа би та бүхэндээ удхан зайран хоёрын тулааны ам яриаг, ам дамц яриаг, домог гэх тэндээсээс хүргэсэн сонирхолтой хүмүүстэй бол бас таалагдсан болов уу гэж найдаж байна. Өнөөдрийн хувьд болохоор бас нэг юм сони юм гэдэг те Шаолиний ламнар, тулаанч ламнар гэж бид сонсчихсан. Яг юу болдог вэ гэдгийг талаар бас мэддэг байсан. Тэгвэл цуутай даянч лам нарын тулааны чадрын талаар бас нэг юм ам дамц яриаг та бүхэнд хүргүүл сонирн байх болов уу гэж бодлоо. Ер нь энэ нэвтрүүлгээрээ далд ертөнцийн талаар буюу сүнстэй бөөмөр бол одоо хувилгаатын ич шид за дээрэс нь тайлагдашгүй одоо хүртэл яагаад юм бол тоо гэж боддог нууцуудын талаар та бүхэнд төлхөө өргөх болно. Ингээд өнөөдрийнхөө дугаарлаа орцгоё. За тэгэхээр цуутай даянч лам нарын тулааны чадвар гэдэг байгаа. 1880-ад оны үед зүүн хүрээний орчинд за лахсыг бол бүгд мэдэх бах тийм ээ. Лахсаас одоо эрдэм номтой зодолтой хурлагт хосгүй мэргэжсэн буюу маш юм тулаанч 50 орчим насны төвд лам ирсэн гэдэг яриа лам нарын дунд маш эрчимтэйгээр яригдсан байна. За энийг сонссон хүрээний тэргүүн зодоончид буюу ер нь бол энийгээ сурдаг байсан. Тэрнийг нэг харж хийсэн ямар хүн байгаа юм бол гэж агих бодог болсон. За дээрэс нь зарим нэг нудрах чангатай нь юу гэж бодсон юм бэ гэхээр тэрний тийм сүрхий зодтолдог нөхөрл гэж яригадаад байх юм да. Тэрнтэй нэг нудрах зөрүүлээд ингээ үзчих юмсан. Тэгээ дээрэс нь яах гэдэг юм гэхээр өөрийнхөө одоо тэр зодооны чадварыг яг хаана яваад байгаа юм бэ гэдгийг мэдэх юмсан гэж бодож эхэлсэн байна. За энэ яриа нэлээ явсан. Нэлээ явж ингэж явсан. Явсаар хагаад одоо дамжиж ингэж явсаар хагаад баруун хүрээний дүүгүр зодоо гихч ламын залуу ламын сунарт нь үржилтэй. За тэгсэн зодууна тухайн үед болохоор өршгөлөлцөх буюу хүл чангатай, нудрах, тайвах, дүүгүр шидэх эрдэмт хосгүй гэж шагшигдчихсэн. За дээрээс нь маш өөртөө ихтэй залуу хүн байсан учраас ихтэй ажилтай. Тэгээд бодоод би нэг үзчихсэн да бас эрдэм чадлаа нэг сориод үзэх юмсан гэж бодож авч хагаад ярьсан л байгаа юм л та. Гэхдээ тэр төвдтэй чинь нэг халз үзчихээ л та гэд нэг ламд хэлж. Тэгсэн тэр нь ам дамжиж ингэж явсаар хагаад нөгөө алсаас ирсэн те 50 орчим насны лахсаас ирсэн ламын чихэнд хүрээд авч л та. За тэгсэн мань лам нутагтай зэгсэн сайн нудраа зургуулж ихдэг гаргууд сайн дүүгүр тавьж хахдаг нэг юм болж таарсан. Төдөлгүй төвд лам дүүгүр зодовтой уулзъя гэж хэлсэн байгаа. Бас хэлсэнээс магц юм шиг. Мэдээж дүүгүр зодын талаар одоо судалсан л байгаа юм л та. Тэгээд бас муугүй юм даа гэж бодоод ер нь уулзъя гэж хэлсэн байна. За ингээд тэр хоёр ч уулзсан. Тэгээ хич хүчээ энэ хоёр яаж үзэх тухай ярьж агаад нудрах өрөөсө зөрүүлэхгүй хойлоо шууд барьцалтай ч ингэж авахгүй. Зөвхөн дүүгүрийн эрдмээр үзийгээд өөрөөсөө өдөр судраа тохирсон байна. Ингээ хоорондоо барьцалтай чадахгүй зөвхөн дүүгүр шийдэх гэсэн юм л да. За энэ ярианаас нь хойш хүрээ даяараа ярилцсан. Хүрээгээр нэг шуугаж ламнар тэр яг болцсон дүүгүр шийдэх өдрийг нэстэ тиссэн ядаг хүлээжсэн. Их сонирхолтой толон болох гэдээс учраас лам гэлдэхгүй хүн ардаггүй хүлээжсэн байна л да. Удалгүйш нөгөө өсөв хүлээсэн цаг нь болсон. Болоод хоёр зодоонч болцсон цагта богдын хүрээнд болцсон газартаа ирцгээсэн маа.
тэрэнд нь хэр олон хүн байсан гэхээр 100 гаруй лам дүүгүрч хоёр ламыг хүчээ хэрхэн сорихыг нь харах гад цугларсан байсан. За тэгээд тойрог болоод ингээд зогссон буюу нэг юм хүрээ үсгээд тойроо зогссон байна л да. За Монгол төвдийн манлай зодоончдын одоо нодрог зөргүүлэх нь тий ёстой л үзүүлштэй юм болно доо гэл хоёр хөгшин лам хүртэл хоорондоо ярилцчихсан ба. Гүнжтэй ойр тийм болоогүй шүү дээ. Энэ актер юм болох нь тий нэг нь төвдөөс ирсэн гэдэг нэг нь Монголоос. Тэгэхээр бас л нэрнэг төрөөлөх хэрэг болоод байгаа юм л да. Ингээд ламнаар хүрээ-хүрээгээр ялгарч зогссон байна. За удалгүй өндөр цагаан лам олны өмнө гарч ирээд хоёр ламтныг дуудаж гаргаж ирэхэд нь хоорондоо монгол хүн байна та гэдэг шиг тийм ээ хөөргөө солилцоод тамхи татсан байна л да. Ерөөдөө танилцж जैन тийм ээ 13 юм санаагүй шүү гэдгийг илэрхийлсэн байна. Ингээд төвд лам эхлээд ам нээсэн. Ам нээж ер нь удраг зөрүүлэхээс өмнө дүүгүрийн эрдмээр хүчээ үзүүл ямар вэ гэж санал тавьсан байна. Гэхдээ дүүгүр зодоо хэлжилдэг. Гэхдээ одоо надад аль нь шалгаагүй тий. Удраг зөрүүлсэн ч болж байна. Дүүгүрээ одоо шидсэн ч болж байна гэж их зүүрхэн дуурсан байна. Дүүгүрийн эрдмээ хүчээ үзсэн ч болж байна гэж хэлсэн байна. За ингээд 200 алд газраас ээлжлэн бие биенээ дүүгүрд нь за тэгээд эндээсээ бол халирч зогтохгүй гэсэн дүрмийг тогтоосон байна. За ингээд тулаа ихсэн. Хуран цугларсан ламнаар сурын харбаа үцгэж байгаа мэд хоёр талаараа годамжлан зогссон маань буюу хоёр талаараа ингээд хашаалан зогсдог те зогссон. За төвд лам дараа нь гомдлохгүй ямар нэгэн гомдол гаргахгүй тул та эхлэе гэдэг саналыг тавьчихлаа. Тэгээд хилчээд цаашаа нэлээ хэмсэг байрыг өөр тэгээд хэлдэг алхаа явуулчих. За 200 алдын цаана төвд лам завлан сууж бясалгал хийж эхэлсэн. Бас юм өчөр чадсан юм шиг хийж эхлэхэд зодов тийм ээ зодов болохоор хоньны арсыг зүсч хийсэн шунгиндаг шар гэж нэрлэж байгаа. Бүр нэрлэж гисэн. Эмээх дүүгүрэндээ чулуу хавсруулан хэд эргүүлсэн ба. За ингэж байгаа л эргүүлснэ. Чү гэдэг чулууг тавихад чулуу агаар зүсэн шунгасаар завлаад сууж байгаа төвд ламын толгойд таг гэдэгсэн ба. Таг гэж оноод газарт ойчхот нь нөгөө төвд лам суугаад ингээд явж аар темпсталыг сууж байгаа л толгойд юм чулуу байгаа буухт нь яоч гэж дуураагүй. Юуч дуураагүй, толгойн ч хахраагүй. Тэр холоос ингээд шидэж байгаа чулуунд оногтоод уулна. Гэвэн бол явж ил толгойн хагаад зүсчдэг ойлт ч юм дээ. Юусаа толгой нь хахраагүй суужсан ба. За хурсан олон дуу алтцгаалсан. Цаастал аргагүй л номын хүч айгүй чадaltaй хүн юм да гэж шагсан магтчихсан байгаа юм л да. Удалгүй толгойдоо чулуугаар оруулсан төвд лам босч ирээд театраад нэлсэн ба. Босч ирэхэд нь зодов юу гэсэн гэхээр би дүүгээрээр төдийл нэг тийм сайн биш ээ. Ахиж нэг удаа дүүгүрдвэл та болгоо өгсөн болов уу гэж асуусан ба. За би сая нэг бол алдчихлаа. Ахаад нэг дүүгүрдэж болохгүй. Гэхдээ төвд лам тэр үед нь ярваасан. Тэр өвдөхөө өвдөл өвдсөн л байгаа юм л да. Ярваагаад толгой тохиод бясалгалаа хийсэн. Тэгээд өстэй зөвшөөрсөн. Тэгээд ахаад бясалгал хийж эхэлсэн ба. Гэхдээ зодов лам аман дотроо чи тийх нь байгаа гэж дүүгүүрээ солиод үхрийн ширийг зүсч хийсэн. Гэт дүүгүүр болгоно өөрөө нэртэй юм билэ. Даргаахаар гэдэг нэртэй өөрийнх нь дүүгүүр аам л да. Химэх дүүгүүрээ гаргаж ирээд бэлдэж тавьсан чулуунуудаас арай томхныг наа. За нэг юм гэрдэж чулуу авч тэгвэл нэг жоохон томхныг аваад дүүгүүрэндээ хийж авчуулаад авч. Ингээд чулууг дүүгүрт сенсметэд эргэлүүлсэн маш хурднаар гэж эргүүлдүүлээд хурд дүүгэрч хийсэн ба. Ер нь манайхан дүүгэр эргүүлж харсан баг сонслох тийм ээ. Ер нь ирчүүд явдал дүүгүртч өссөн баг та. За тэр дуу нь гарч эхэлсэн. За ингээд дүүгүүрийн хар сур тийм ээ. Тас гэж дуурахад чулуу мэд сум дээр тэр нэг чулуунууд сум мэд шунгансаар төвд ламын толгоор ойрцсон баг. Гэтэл юу болсон гэж тэр нисэж очиж байгаа тийм урд нисэж очиж байгаа чулуу хоёр алт хэрштэй ирснээ буцаж иргэлдээд эргэлдээд газарт унжиж ламын толгой дээр очиагүй хаа. Тэгээд ингээд эргэлдээ унжиж. Гэхдээ хамгийн сонин нь энэ мөчөд төвд лам муухай ойрлоод гидэргээ хараад саваад унжиж. За юу болов яав ив гэдэг тэнд хорон цугласан хүмүүс чинь гайхаад ламнаар гүйлдээд очисон чинь
төвд ламын зулаанаас нь цус асгарч ирсэн. Яг чулуу бол очиж оноогүй. Тэгсэрнээ зулаанаас нь цус асгаж ирсэн байна. Тэгээд тэр олон хүмүүсийн нүдэн дээр хэдэн удаа татгалзаад амьсгаа хураасан байна. Бас их юм байна шүү тийм ээ. Үрийг байхад. За ингээд хундан ягаан цус шанаа нүрийг нь тахаж урсаж эхэлсэн буюу тэр төвд ламын зулаанаас урссан цус гэдэг. Зулаанаас гарсан цус урсаж эхэлсэн байна л да. Энэ үед нь нэг хөгшин ламтан юу гэж хэлсэн гэхээр хажууд нь хараа зогсож ирсэн. За пон задраад гарч эхлаа да. Хөөх юм умманы бодми хум химээ ханцуудаар залбирч эхэлсэн маа. Гэтэл тэрийг одоо нэг ойлгоогүй хүмүүс байгаа шүү дээ. Хажууд нь байсан залуу ламтан тэр хөгшин ламаас асуусан байгаа юм л та. Үгүй энэ пон задран гэдэг чинь та яг юу хэлээд байгаа юм бэ? Яан гэсэн үг юм гэж асуухад хөгшин лам дотоод хүчээ нэг дор маш ихээр хоримтлуулсан байна. Одоо нэг бяцлал хийгээ суугаад байсан тий. Хоримтлуулсан байна. За тэгээд тэр газарт нь чулуу ирж цохилгүйгээр хуурсан тул очиж цохоогүй болон цохих ёстой юм шиг байна. Хуурсан тул хамгийн тархийг нь задлсан байна нэ. Тэгэхээр одоо өөрөө өөрийнхөө дотоод хүчээр өөрийгөө одоо ингэж боо юм болгоцлаа л та. Задлж буюу по буюу сүнсийг нь дээш нь гаргачихлаа гэдэг тайлбарыг хэлсэн байна. Айхтар тийм ээ. За энэхүү гайхалтай явдлыг харсан ламнар мэл гайхаж цэлх өгөрсөн байдаг. Үнэн юм болно гэж төсөөлөжгүй байх л та. За ингээд төвд лам яагаад үгтийн унаг гэдг нь их л учиртай гэж л дээ. Яасан гэхээр дотоод хүчний хэд төвлөрөл буюу ламнар одоо байнгын бяцлал хийж идэг тийм. Ингээд тэр төвлөрөл нь гадны эсрэг нөлөө ирэхгүй тохиолдолд одоо чулуу оногдсон бол бас нэг хариу өөр байх гэж. Гэтэл чулуу очиж оноогүй учраас тохиолдолд ачаалал хэтэрдэг гинэ. Ачаалал нь хэтэрснээсээ болоод тархин зад үсрээд юм аимшигтай юм болоод тэр дороо газар дээр амьсгалахаас нь тэр юм байна. За ингэж л нөгөө алдарч дүүхүр зодов нэгэн төвд ламын амь насыг золигт гарган байж алтраа дуурсгаж байсан гэдэг. Энэ бол яг хоёр талаасаа тохиролцсон юм тулаан байсан л та. Гэхдээ өдрөгөн зодоонч болгон дээрх төвд лам шиг эд шидийн гэмээр тэр бясалгал хийж дотоод хүчээ ингэж актер төвлөрүүлдэг гэвэл бас үгүй юм байна. Өөр юм байна л та. Энэ хүчийг яаж хөрөмтлүүлдэг юм гэхээр олон жил уул хатанд одоо бясалгал хийх юм байна. Дээрээс нь даяан чийсний ид шид ингэж гардаг байх нэ. Тэгэхээр эрт цагт бол одоо иймэрхүү бясалгал хийгээд нэр алдраа цуурай дулж исэн, сууд гарч исэн даяанч ламнар Монголд нэрсэ байсан гэдгийг бол манайхан бас сонсч л байсан баг тий. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар, Шэмсэн Омега. За өнөө цагт 3 хэмжээс гэдэг нэр том мод нураад байна. Ямар ч кино урлагт одоо 3 хэмжээс эргэлт буцалтыг орсон шилжиж байгаа гэж яриад байгаа тийм. За араас нь одоо янз бүрийн техник технологиуд гарч ийн. Тэгээд 3 хэмжээстэй болж ийн. 3 хэмжээсээр илэрхийлэгдэх бол орчин үе гэж тодорхойлоход юм жоохон бэрх болоод байгаа гэж байгаа. Тэгвэл бодгийн шашны болохоор эртний даянч нар 3 хэмжээс тэрч бүгэл 4, 5, 6, 7 хэмжээсээр номоо бяцлахтай байсан гэж бичигдсэн байдаг юм байна. Тэгэхээр одоо дотоод хүчин шал өргөн дөр мэдрэмж төр бяцлах энтрийн хүч бол үнэхээр актер болж таарч байгаа. Зарим хүмүүс болохоор өнөө үед амьдарч байгаа гайхамшигтай эрдэм чадалтай санваартан одоо бол тийм нэгч байхгүй. Дандаа л өнгөрсөн үе ингээд санагалцаад ингээд дуушаад байж байгаа. Барин тавин ботлох одоо нотлохоо байхгүй гэж ярьдаг тийм. Одоо миний уншаад яриад та бүхэн үргээд байгаа ч гэсэн яг хажууд нь өдөрөө хараа зогсож ирсэн хүмүүс нэг идэв. Яг тэрийг батлаад гаргаад ирсэн гэдэг. Тэгтэл амд амьдсан юм яриа зөндөө байдаг тийм ээ. Тийм учраас хуучин уйлыг уруугаараа заагаад хэдэн жилийн өмнө 100 жилийн өмнө 100 жилээр яригдчихаа тийм ээ. Төгс гэрсэн бодсодва тийм ийм мөрий тоглоом шид үзүүлсэн гэж яригддаг юм амд амьдсаар зөндөө олон байна. Тэгэхээр ингээд одоо ингээд сонсохоор яг үлгэр яриад байгаа юм шиг, зохиол яриад байгаа юм шиг, мудлан юм яриад байгаа юм шиг тийм. Үнэхээр одоо шашин хүчтэй юм бол ягаад өнөө цагт тэр чадaltaй хүчтэй хувилгаад чинь тодорч гарч ирэхгүй байгаа юм бэ? Ягаад тэр ижид үзүүлдэггүй юм бэ? Ягаад дандаа ижидгүй хүмүүс төрөөдөг юм бэ гэдэг асуулт болгонд л байдаг баг та. За ижидээ үзүүлээ ингээд та нар юу ч гэдэг юм бэ? Тэрийг харуулаач гэхээр дандаа өнгөрсөн өлөгөө заадаггүй. Тэдэн онд тийм юм байсан гэж яриад байдаг.
За шашин хөгжлийнхөө хамгийн өндөр оргилд аль дээр нэгэнд хүрчгээд өнөөдөр эргэж буураад тороотоод одоо мөхлийн ирмэдээр ирээд байгаа юм да гэж яригдж байгаа ярьдаг хүмүүс ч байна. Тэгэхээр өнөөгийн лам нар одоо амдаа мэн тарин уушгаас өөр итгэхгүй болчихоо да гэж ярьдаг хүмүүс ч байна. Ер нь бол ингэж ам асуудаг хүмүүс зөндөө болчиход байгаа тийм. Тэгээд дээрэс нь за энэ бол одоо бодлаа тэг юу гэх юм те. Мөхөг одоо юу гэх тарих угаалт явагдаж байна гэдэг ч юм ямар хүмүүс байдаг л та. Тэгэхээр яг үнэхээр өнөөдөр газар товчлоод цаг хугацааны чиндэд нэвтэрч бие хоосон чанарт хувилган хатуу эд зуусын дундор салхи мэт нэвтэрдэг, дээрээс нь чулууг агаарт хөөрөгдөг, одоо гартан тулаанаар 20 хүний дунд түүртгүй эргэждэг, нарны алтан цацраг дээр хөөрөний дайлангаа тогтдог, за илтэн мисийг одоо олс шиг ороож гэж тийм ээ, илтэн гэж иргүүлдэг, тоон тушид зангиддаг, шавар баарны ёроолыг даван уучийг эргүүлээд гүвч чаддаг, ихийнхээ эвлээд өссөн хүүхдийг буцааж амьлуулдаг тийм төгс хүн байна уу гэвэл яг одоо байхгүй болчиход байгаа шиг байна л да. Эсвэл нөгөө гигээ өдрөөр дэм бариад явсан ч гэсэндээ тийм ходог тойрлохаа бидний дундаас олдохгүй юу? Их бол ихэр чив чимэг оршиж байгаа болов тэрийг мэдэхгүй юм. За тэгэхээр энэ дээр юу ярих гээд байна гэхээр дээрэс нь шашин гэдэгтэй хамаарат шашинтай хамаатай тийм ээ зэрэгцээд дуугчж байгаа юм гэхээр шинжлэх ухаан асар хүчтэй хөгжиж байна. Ерөнхийдөө сансрын хязгааргүй орчуулуу тийм ээ. Нэвтрэл 3 4 5 хэмжээс орон зай тэр орчин болон наанаа төсвөлийн орчин нэвтрээд байхад бүр лаг болсон учраас энийг үгүйсгэх нь арай бас их болоод байгаа юм шиг байна л та. За бурхан багш ч гэсэн анхны сургуулаа айлтж байхдаа хүлээн зөвшөөрж исэн гэдэг юм лээ. Энд нь юу гэхээр миний сургаалыг шав та бүхэн маань цааш нь салбарлан дэлгэрүүлж гүнзгийрүүлэн хөгжүүлэх ёстой шүү хэмээн айлдсан байдаг юм байна. За тэгэхээр тэр нь ар араасаа тодрон гарсан бурхан багш араас тодорч гарсан тийм ээ. Богд нахарж унаа байна, богдцсон ховаа байна. За лаван батамж унаа байна, асаанга байна, басан бандуу, за дармокрити зэрэг олон 10 мөрөд төрөх юм боломжгүй байсан гэж үздэг юм лээ. Энэ иргэдүүд бол өөрсдийнхөө хүч чадлыг бүх хүмүүст баталж гасан одоо тийм ээ ийм хүч чадалтай гэдгээ гайхуулж гасан юм хүмүүс байгаа л та. За тэгээ одоо яагаад ингэж үзэгдэж харагдахгүй болчихно би яагаад мэддэхгүй байгаа юм бэ гэдг нь бас л их сонирн болоод байгаа. Одоо хүртэл хүмүүсийн одоо ухаан санаанаас гардггүй бас л нэг асуултын нэг юм болчиход байгаа юм байлээ л те. За тухайн үед болохоор одоо хэдэн зуун жилийн өмнө гэж яриад байгаа шүү дээ те. Шашны гол эрдэм нь юунда байсан гэхээр төвлөрөх чадвараа ашиглаад хэд хүмүүстэй харьцдаг, нөлөөлөх явдал байсан юм шиг байна. Тэгээ тийм учраас ирээд хувилгааныг үзүүлэгч ламны хувиргууд бол маш олноороо байсан. Буюу тийшээ илүү төвлөрдөг байсан учраас тэрийг илүү нүдэнд харагдтал үзүүлж чаддаг байсан юм болоо да тийм. За зарим хүн болохоор зөвхөн буддын шашны сэтгэлийн төвлөрлөөр эд юмсад үйлчлэх чадварт суралцсан бас юм тустай хүмүүс байдаг юм байна. Түүнийг ашиглаад гартан тулаанч нар яадаг байсан юм бэ гэдгсэн чинь мэрэгшээд гартан тулаанд бол илүү их мэрэгсэж байгаа. Одоо манайхаар яг одоогийн байдлаар бие хамгаалагч гэдэг юм уу да. Энийгээр хаад ноёдыг хамгаалдаг байсан байна. За тэгээд элб чадах үзүүлж тэрийг одоо өөрснийгөө тийчих байдал зөндөө явж байсан байна л да. Гэхдээ яванда шашны дотоод хөгжил явагдаж ихэлсэн. Тэгээд цаг хугацаа олгох тусам дээдийн номын утга учир нь эд шид үзүүлэх төдий зүйл биш болж ихэлсэн учраас эндээс ч гэсэн олон зүйлийг ухаарч авсан байна л да. За ингээд нөгөө нэг жихэн 3 хэмжээс сэтгэхгүйгээр өнгөрсөн одоо 93-ыг нэгэн зэрэгцүүлэн орших хоосон чанарын онс нь одоо төвлөрлийн дээдийн эрдэмүүд төрөн гарсан гэж болно. Актер том бурхны сургаалууд байна те. Ер нь биеэр үзүүлэхгүйгээр сургаал аюугаа үлдээх хэрэгтэй байна гэж үзсэн байна л да. Ерөнхийдөө 17 дугаар зуунаас эхлэн шашны урсгал чиглэлүүд салбарлах хуваагдаж эхэлсэн гэж үзсэн байна. Тэгээд зугаагдаж дууссан. Тэгээд эндээсээ жихэн дээд эрдмийг эзэмшихийн тулд эд хувилгаан тийм ээ төдий зүйлээр хөөцөлдөх хэрэггүй юм байна. Харин ч аглаг даяанч болж тийм ээ бясалгал хийж, самади бясалгал хийж, энэ нь болохоор бие олон мянган жилээр үйл эвдрэгч болон төр орхих гэсэн утгатай юм байна. Оюун санаагаа өөр гарыг шилжүүлэх, бие махбодоо сансрын мөнхийн элементэд хувиргаад хэдэн сая гэрлийн жилийн тэртээ орших алсын галактикт одоо тийм ээ залраад буцаж ирэх одоо ерөнхийдөө шилжээд байна л да. Буцаж ирэх төвлөрч гээгэрсэн оюун санаа нэмэх 36-аас 50 мянган хэмээ халуунтай нарны цөм хасах 300,000 хэмээ үдэн мөсөн чиглэл дотор хүртэл үл эвдрэхээр тийм ээ
тэр чаддгийг анзаарч ирсэн байна. Боломжтой юм анзаарсан. За тэгээ мэдрэхүүн хэмжээс нь хүнийхээс хитийдсэн байна. Мэдээж энгийн хүн чадах боломжгүй, хийх боломжгүй. Дийдсэн хязгаарыг даван гараад нирваны зах руу нэвтрээд одоо тэр зовлон сансарт хуралдсан үүлийн өрийн тасралтгүй хөвгөх гинжин хэлхэнээс ангижрах зэрэг маш олон зүйлийг хийж эхэлсэн. Эндээсээ болохоор энийг хийх нь зөв юм байна гэдэг үзэл санаа эрдэм номтой олон лам хөвгөрийн дунд бий болж эхэлсэн байдаг байна. Ер нь бол ингээд 17-аас 20 дугаар зууны хоорондох 300 жилийн хугацаанд энэ этгээч тэр дүүдч тэр Монголд ч тэр за бусад буддын шашинтай орнууд ч гэсэн аглагдаад яаны бясалгал үүлдээд одоо уулын агуу дотор 20-30 жил бясалгал үүлдэх зарим нь бүр оргүй хоосон шингээ алга болж исэн. Ийм олон зүйлийг сонсч ирсэн баг тийм ээ. Бясалгал хийж хэдэн зуун жил ингээ хийсэн ингээл. За яасан гэхээр сүүлийн хамгийн тод жишээгээр бид хамгийн сайн мэддэг бай 75 жилийн турш газрын хөрсөндөр өөрийнхөө бие зохицыг самади даяаны хэлбэрээр хадгалж харуулсан ихтгэлт хамт дашторчийн гайхамшигт хуралгаа чадрыг бид бүгд ер нь сонссон байгаа гэж бодож байна. За эндээс 20-р зуун гарч ирсэн дунд үеэс эхлэн буддын шашны дээд ламнар алаг даяаны бясалгал зөвхөн ганц өөрийн бодгол биеийг л ертөнцийн хүлээснээс ангижруулах юм байна. Тэгээд энэ нь жоохон амин хувиа хичээсэн юм болоо да гэдгийг анзаараад үг гэл сэтгэл санааны ид чидийг хамаг амьтанд эрдмийн дээд чадлаа үзүүлж авах нь зөв юм байна гэж тийм чиг баримжаад хүрсэн байна л да. Энэ нь юуг харуулдаг юм бэ? Юунд хүрэх гээд байгаа юм бэ гэдгсэн чинь энэ бичснээр бол ингэж байна. Буддын шашин нэг цэг дээр хөдөлгөөнгүй зогсолтгүй дотоод хөгжил нь харин ч улам бүр эрчимтэй явагцаар байгааг л илтгэж байгаа юм байна шүү. Хүнчлэн яг хүн гэдэг амьтныг энэ орчлонт анх бий болоход дор хаяж 120 жил дээд талан 300-аас 500 жил наслах чадвартай. За яасан тухай сүүлийн эрдэмтэд судлаач нууцаад байгаа буюу ер нь гэж ярьдаг тийм ээ. Одоо ер нь өндөр настай хүмүүс их боллоо 100 гарах бол нэг тийм гайхаад байх юм байхгүй болчихлоо л доо. Тэгэхээр би сэтгэл хоёулангийн одоо цэвэр ариун байлгах хэрэгтэй гэж үзээд маш олон онолуудыг боловсруулж эхэлсэн байдаг байна. За тэгээд даянч амьдэрсэн хүмүүс бол маш олон байдаг. За эндээс юу хэлэх гээд 1959 онд Дээрхингийн далай ламтан өөрийн 120 орчим бараа бологч бие хамгаалагчтай хамт болохоор цас гимлэн оргил дамжаад төвжийн нутгаас оргон зайлж энэтхэх дүрм оцсны дараагаас болохоор олон зуун жилээр хэмжигдэх настай оюун санааны өндөр чадхтай хүмүүс энэ хороо дээр амьдарч байгаа тухай шуугиж хэлсэн байдаг. Үе хүмүүс байт юм байна шүү тэгээд. За Дээрхингийнхний орголтыг өнөө хүртэл 20 дугаар зууны тайлгдэршгүй нууцын нэгд тооцоогч чаддаг. Гэхдээ Америкчууд 1960-аад оноос нэг цуу яриа дэгдэж эхэлсэн байна. Тэр нь ямар цуу яриа юм бэ гэдгсэн чинь маш сонирхолтой юм билээ. Хятадын ардын чөлөөлөх армийнхан байнгын хяналт тавьж агаараас хүртэл манад цагдаж яхад далай ламтан олон бараа болгочийнхаа хамт орсороггүй алах бас явдал төвдийн аглаг уулан даянжилж амьдардаг дулааны урлагт нэвтрхий мэргэсэн хургууч тал холбоотой болов гэдэг яриа гарсан байна. За мөн Далай ламын 129 бараа болгочтойгоо хамт явж туусан гэх тэр хүн явах аргагүй тэр замын хэлж байгаа юм л да хүн явахын аргагүй нарийн гүн хавцал халил бүхий өссөн голоор хүрээлэгдсэн асар хүүтэн ян сард дайр өнгөрсөн байдаг. Энийг бүр амьд хүн явах хийцгүй гэдэг чинь. Хүн явж гэмээр тийм олоолаа явах боломжгүй гинэ. Боломж байхгүй. Тиймээс тэр замаар тэр олон орсон гэхэд бас бэрхтээ гэж бас үзт юм л одоо хүртэл тайлгадаагүй л байдаг гэж байгаа юм л да. Тэгэхээр буддын шашны ямар нэг хүч чадлыг тэр тусмаа гямлан ууланд оршигч эртний даянч тулаанч хуврагуудын хүч чадлыг л ашиглаж оргосон байсан гэдэг төлөө тэгдэж эхэлсэн байна. За тэгтэл энэ дээр нэг хачир нэмэгдсэн юу ингэдсэн чинь Далай ламыг дагаж энэгтгэхрөө дөрвсөн Лүдүва хэмээх хувраг Бельгийн нэг сумд маш сонирхолтой ярилцлага өгсөн байдаг юм байна. Тэр нь болохоор даянч нарын нууцаас анх дэлгэсэн нь тэр юм байна л да. За юу гэж ярилцлага өгсөн юм бэ гэхээр гигантны орголтыг зохион байгуулсан хүмүүс бол Гимлай улсын даянч нар гэдгийг ярилцлаганд дурдсан гинэ. Тэд хэдий хүний нүдэнд өртөхгүй хичээдэг боловч буддын шашин нүүрлсэн их гай гамшиг харж төвчлөхгүй өөрсдийнхөө хувилгаан шидээр Дээрхийн гигантыг аюулгүй газарт очоо гэж ятгсан
шатгсан гэж байгаа. Ингээд далайн болохоор тэдний үгэнд ороод орохгоор шийдэхдээ өөрийн ойр дотны 500 хүнийг таах болон орохох хүсэлтэй байгаагаа хэлсэн байгаа. Анх бол 500 гэж хэлсэн. Тэгтэл Даяанч нар ийм олон хүнийг аргалж чадахгүй гэдгийг хариулт нээсэн. Тиймээс гигантын шадар бараа болгож болох 100 гаруй хүний дагуулan харанхуй шөнөөр застуулын завчим ясаар хөдөлсөн юм аа гэдэг юм бичигдсэн байна. За тэгэхээр бидний болохоор хүн явах байтугай жигүүр төш ууж нисэж өнгөрөхийн аргагүй их зундар хисааны хормойд ирэх үед бие хамгаалах урлагийн 6 Даянч угтаж одоо ингэж гарч ирсэн. Үүдвс нь гарч ирсэн гэнэ л дээ. Ингээд дид бидний даваалан цааш хөдлөхөд үүр цайж эхэлж байсан. Хэдтийн онгоцоо дээгүүр эргэлт нисэж байсан ч Даяанч нар огт сандраагүй гэдэг юм. Ингээд нар мандах үед Даяанч нарын нэг нь учир үл мэддэг бясалгал хийж эхэлсэн. Тэгээд бид өөрсдийнхөө бараагч харж үл болон их манан татаж ирсэн. Юусаа энэ урд байгаа бүхнээс харж чадахгүй тийм мантай болж гисэн ба. Тэгэд энэ их хөшгөлсөн манан дондор Даяанч нар биднийг дагуулж явсаар хагаад энэтхэгийн хэл хөргөж өгөөд өөрсдөө алах болж гисэн. Тэгээ яг ямар замаар яваад яаж энд хүрч ирснээ бид мэдэхгүй гэж үгүйсэн байдаг. За харин сонирхолтой нь энэ Людова ламтны энэ ярилцлагыг талаалам өвөөсгийгүй. Гэхдээ шашны нууц гэдэг үгээр халахвчлан өнөө хүртэл дэлгэрэнгүй тайлбарлахаас татгалцаар байд юм. Энэ тэгэхээр одоо юу ч болсон мэдгүй юм тийм ээ нэрэж хаас юм бол тоо. Тэрнээс хойш барууны судлаач эрдэмтэд сэтгүүлчид буддын шашны номонд гүнзгий нэвтэрсэн бясалгал гэгэрлийн туйлд хүрээд бодит ертөнцөөс нэгэн тасарсан. Тэр аглагын Даяанч нарыг мөшгөн судалж олон сонирхолтой баримтуудыг ар араас гаргаж тавьсарлага. Одоо ч судлагдаж юу нь бол дуусаагүй гэдгийг бол манай мэдчихэл байгаа тийм ээ. За дээрэс нь Зонхоо богдын дэлгэрүүлсэн тарны шашны тэргүүнүүдийн дотроос хамгийн ээдрэгтэй намтар бүхий 5 дугаар далаалам Цаним жамц одоо байгаа юм л та. Цаним жамц нь болохоор жихэн буддын шашны нарийн нууц тэмдэг дохойгээд бэлэг чадах чанарын тэ далд шитэн төвтөрсөн хүн байсан гэж ярьсан байгаа юм байна. Тэгэхээр гих мэдчлэн маш олон тайлбаршгүй нууц зөндөө олон байдаг. Үнэхээр юм болсон юм уу? Яг л зүгээр юм одоо зохиол мэг тийм текстүүл ярьсан яриа юм уу гэдгийг бол олон одоо их сурвалжаас харах хэрэгтэй байх. Ер нь бол мэддэг хүмүүсээс нь асуух хэрэгтэй байх. Ямар ч үйл сонирхолтой байх болов уу гэдэг үгнээс та бүхэндээ өгүүлээ. За өнөөдрийнхөө их сурвалжид үрдээ зохиол сэтгүүлж би ойдугаар одоо бичсэн. Иймэрхүү сонирхолтой одоо үгийг та бүхэндээ өгүүлээ. Тэгэхээр яагаад байж болохгүй гэж бодогдмоор гэхдээ ийм юм байх боломжтой ч юм уу гэж бодогдмоор олон зүйлсийг та бүхэндээ ярих болно. Тэгээд дээрээс нь цаашдаа яг энэ талынх нь мэдээлэлтэй хүмүүстэй бол чөлөөтэйгээр ингээд хамтарч ажиллах учраас хэрэгцээ таатай энэ талаар судалдаг, мэддэг, сонссон мэдсэн зүйлээ л манай одоо юу яа энтертайнменттэй холбогдороо дуртай таймтаас ярилцах болно шүү. Баярлалаа өнөөдөр хамт байсан хүмүүстээ энэ хүргээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе. Нэвтрүүлгийн түншээр Канадын алдарт Джеймсон брендийн витаминууд өндөр ажиллалаа. Дараагийнхаа дугаараар иргэн байж таруулцгаая. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар Джеймсон Омега.